За орж ирж байна. За эрүүл дүн үү? Нэг чолк тавьчмаар санагдаал. Нэг үсээ тайрчмаар санагдаал. Нэг тийм улирал ирж гин үү? Тэнд оюунагч шууд ингэж шít үсээ. Яг бодож исэн биш. Улирал ирж гин. Өнгөрсөн 7 хоног жоохон өвлжөнгөө комс гэж явсаар байгаад жоохон ядраад түрүү наба намайг их гоё хийсэн. Онд жоохон тааруу орчиж тэгээ өвөлдөө ондоо жоохон онцгой орцсон малнууд чинь үдэд явчих гээд байдаг гэсэн. Нилээ ядраад энэ хавар үлээ намар үлээ хавартай золгосон чинь нөгөө зүрхний маань нөгөө импульс алдагдаад байдаг лөө. Айхлаа жоохон хүнд байлаа. Гэхдээ яг ч эзэн үгийн үйлчлэлийг зогсоохыг хүсээгүй өчтөр бүх боломжоор чадлаараа хахамжих нь жоохон боломжоор чадлаараа хичээж байгаа тагсааныхаа хичээлийг орсон. Тоол 35 дугаар бүлгээ орсон байгаа. Тооллогын яг бүтэн ингээ бэкграундор нь библи судлалаар орохлоор тооллого ном ингээд маш олон чухал зүйлсийг бид нарт илэрхийлж, харуулж, мэдүүлж, бас мэдрүүлж идэв. Нөгөө төр бид нар бас нэг зүйлийг сайн бодож үзэх хэрэгтэй юу юм гэхэлэр бүхэлд нь Библийг томоор нь ажиглаж харснараа бидний амьдралд тохиолдож байгаа асуудлуудыг ойлгох боломж гардаг. Бид нар ямар ч гоё уран зургийг та нүдэд тулгаад ингээд хараад үз. Та ойлгохгүй гэсэн үг. Бүх уран зургийн галерейнууд тийм ээ би сууж бас нэг зургийн ангид байсан гэдээ ярьдаг шүү тийм үү. Хөөгдсөн болохоос тэр үед байхад уран зургийн галерейнууд хүн зогсож харах юм зураас тавьсан гэдэг. Зураач нь өөрөө. Тэгээд зураач болгон зураг зурхтаа бид нар юм бичиж байгаа шинэ гэж биш. Зайнаас зурдаг. Зайнаас зураад энэ зургийг нэг энэ хэмжээний холоос харж иж миний зураг бүтэн ойлгогдно гэд зураг болгоны өмнө мүсэд ийм зураас татсан. Бид нар энэ зураасыг юу гэж хэлэх вэ гэвэл Библи буюу Библиэд дэх Бурхны теологийг ойлгох тэр хэмжээ гэсэн. Энэ юу юм гэхэлэр нэг ишлэлээр нь таслаад бид нар уншаад ахаар яадаг вэ? Библиэд болж байгаа үйл явдлыг ерөнхийд нь сэтгэл хөдлөлөөр баяр хөөртэй хэсгийг баяр хөөртэйгээр, гонигтай хэсгийг гонигтайгаар уншаад ойлгоод явж болдог боловч Библийг цувралаар бүхэлд нь харах юм бол миний амьдралд яг одоо юу тохиолдоод байгааг ойлгож байна. Бид нар Давидыг хаан гэдгийг мэднэ. Давидыг Бурхны хамгийн хайртай зарц нарын нэг гэдгийг мэднэ. Есүсийн хүүгэн болох Давидаас Есүс Христ аврагч Месиа мэндэлсэн гэдгийг мэднэ. Цомхонд нь мэдэх боловч Давидын амьдрал бүхэлдээ яг юу байсан? Яагаад Бурхан Давидыг тэгж их хайрлах байсан? Давидын амьдралыг хүн гэдэг талаас нь та нар Хосеягийн амьдралтай, Еремиягийн амьдралтай, Исаягийн амьдралтай, бусад дагалдагч нарын амьдралтай харьцуулаад үз. Давид байж боломгүй цадаггүй, байж боломгүй алдаа дутагдaltaй байсан. Алдснаас алдаагүйгээс босч шүүдэг Бурхан биш учраас Давидэд Бурхан таалагддаг ганц зүйл нь юу байсан гэвэл түүний амьдралын замнал, түүний амьдралын алдаа оноо бүрийн дараа Давидэд нэг онцлог байсан нь тэр гэмшилт байсан. Бас тэр эзний өмнө түүнээс зуурдаг байсан. Та нар Исаягийн амьдралыг хардаа, та нар Еремиягийн том иш үзүүлэгч нарын амьдралыг, Библиэлд гарч байгаа бусад мундаг хүмүүсийн амьдралыг хардаа хэн Давид шиг завхаасан? Хэн Давид шиг хамгийн өөрийг нь хүндэлж хайрладаг үнэнч жанжнаа дайны тэргүүн шугамд хуйлдаж явуулж амийн авч алсан. Хэн Давид шиг хайртай өөрт нь хамгийн үнэнч жанжныхаа эхнэрийг шунал тачаалдаа хөтлөгдөн булааж авч араар нь тавьсан. Өөрт нь үнэнч жанжнаа хайрлаж байгаа нэрээр дайны талбар тавьчихж амийн золиосон. Хэн Давид шиг худлаа ярьсан. Хэн Давид шиг Давидын амьдралын 1-2 дугаар Самуэль шастар номнуудыг харуул зөндөө алдаа байна. Давид Библи уншаагүйгээс болж Перес уусагийн аминд хүрсэн удаа байна. Давид Библийг судлаагүй, Библийн үгийн дагуу хийгээгүйгээс болж
гэрээний авдар Иерусалим хотод ирэхээс хойшлогдсон үед байна. Давид бардамнаж сайргасан үед байна. Давид хүүгээ алдсан. Давид өвчин тусч байсан. Давидын амьдралын бүхэлд нь ингээд харах юм бол яагаад Еремия, Исая бусад дагалдагч нарын амьдралтай харьцуулахгүй. Гэхдээ яагаад Еремия мань байсан бол, Исая мань байсан бол, яагаад Петр мань байсан бол, Паул мань байсан бол гэж биш Бурхан Давид мань байсан бол гэж хүссэн. Цорын ганц хүнийг Бурхан энэ дэлхий дээр хүсэмжсэн. Миний зарц Давид минь байсан бол гэж түүнийг өгүүлэн сансан. Мэдээж бусдын сансан багталтаа гэхдээ Библи хэлж байгаа бид нар тэр алдаагүй, дутагдaltaгүй, мундаг, төгс хүн гэдэгтэй биш. Тэр гимшдэг, эзнээс зуурдаг, тэр даруусч чаддаг. Ямар нэгэн байдлаар Бурхны хүн ирэхэд цаг авдаг хүн байв. Та нар боддоо Натан ирээд өөрөөсөө ч ичээд нуудаг, тийм ээ? Өөрөөсөө ч имээдэг, аимшигтай нууцыг хилчдэг шүү. Олны нүдэн дээр, ордон дотор хаан сэнтидээ заларж байгаа Израилийн Бурхны ард түмний тослогдсон хаан болох Израиль Юудыг нэгтгэсэн тэр агуу хааны өмнө Натан ирээд Давида тэр ядуу хүний ганц хоног өөрөө 1000 онтой байж тэр хургийг ядалж идсэн хүнтэй адил тэр хүн бол чи гэж. Чи өөрийн зарц Уриаг өөртөө үнэн ч жанжны амийг чи араар нь тавьсан. Чи эхнэрийг авахын тулд түүнийг алсан. Тэгээ түүнд буй ганцхан эмэгтэй хайртай эмэгтэй Батшебаг авсан. Энэ үед Батшеба сонсоод яасан бол Давид Батшебад би нөхрөө чинь дайнд албаар явуулаад алуулчнаа. Тэгээд нөхргөө болоос бэлэвсэнгүү чинь чамайг эхнэрээ болгоно гэж хэлээгүй баг. Хэлсэн ч гэж хэлээгүй, хэлээгүй ч гэж Библи хэлээгүй. Гэхдээ Батшеба сонсоод миний нөхөр Уриаг намайг авахын тулд Давид алдсан байж тээ гэж бодохгүй. Энэ үед Давид байж би бодож үзье гэсэн. Хэлсэн даруйд нь Давид би Израилийн хаан атал чи юм уу хөдөөнөөс ирсэн хаанаас ирсэн нь мэддэхгүй уранхаа ноор ховцтой иш үзүүлэгч нэртэй өвгөн чи миний өргөөнд орж ирж намайг гэр бүлээр маань удам судраар маань доромжилдог хэн бэ гэж хараасан. Давид шууд титмээ тайлж хаяад хувцаа хүү татаад толгон дээр үнс сасгасан. Тэр даруй шүү. Тэр даруй. Буруу хийснээ шууд ойлгоод би буруу хийжээ гэдгээ мэдсэн л бол Давид өвдөгсөвдөн гэмшдэг юм байсан. Тэр алдаагүй төгс мандагтай биш, тэр гэмшдэг, улайдаг, гэмээ улааж эзнээс уучлалт гуйж чаддаг нэг юм байсан учраас Бурхан түүгээр өөрийн хүмүүсийн цензурыг тавьсан. Одоо 10 жил байгаа хүмүүс улаан шугам татна. Улаан шугамын дээр орсон дараа ахлах ангид орно. Доор орсон нь өөр сургууль руу хуваайлагдана. Магадгүй ажил хийн Темс. Ихтэй сургуульд ч гэсэндээ хуваар дээр улаан шугам татдаг шиг Бурхан өөрийн хүмүүсийн улаан шугамыг татахдаа Давидаар татсан. Давидын замаар замнсан учраас Бурхан түүний хаанчлалыг өрөөж, түүний амьдралыг өрөөж, түүнтэй хамт байлаа. Харин тэр эцэг Давидын замаар замнаагүй учраас түүнийг Бурхан хаялаа, орхилоо, үл тоолоо гэж байна. Энэ юу илэрхийлж? Би түрүү Давидын амьдралыг зогсдоо үзсэн. Тэр алдаад. Гэхдээ Бурхан чиний мундаг, гоё ярьдаг, лаг дуулдаг, олон хөгжим тоглодог, чиний мундаг пастор, мастер гэдэг чинь надад огтхон ч хамаагүй. Давидын цорын ганц цензур чи гимшдэг. Чи үнийг хайрладаг. Чи буруу юм хийсэн бол гэмээ улайдаг. Чи ах дүүндээ суучлахгүй чаддаг. Энэ цензурыг Давидын амьдрал Бурхан тавьсан. Энэ бол Бурханы хүмүүсийн цензур. Үүнийг та хизээ яаж ойлгох вэ гэвэл Библийг бүхэлд нь харж яаж. Түүхийг тэр чигээр нь харж ээж таавал. Тэгжээж та мэднэ. Өнөөдөр таны нүдэнд харагдаж байгаа 30-40 минут номлосон янз бүрийн та хараад мундаг пастор үнийг дүгнж болохгүй. Харин 43 жил юу хийж амьдэрсэн, юу ярьж амьдэрсэн, үр бүтээлтэй хаанчлалд юу хийсэн, үйлсийн та бүхэл нь намтраар нь харж ээж энэ чинь ийм хүн байсан юм гэж дүгнэдэг. Ийм ч учраас оршуулган дээр бид нар намтар уншдаг. Миний аав Тидоны тэдэн сард төрсөн. Тэдээс Тидон хүртэл тэдгээр 10 жилиг төгссөн.
Тэдээс тэдэн он хүртэл тийм мэрэгчлэр, тийм ихтэй сургуульд өгсөн. Тэдээс тэдэн он хүртэл тийм төрийн өндөр албан тушаал хашсан бөгөөд тийм хугацаанд пастораар үйлчилсэн. Тийм хугацаанд пастораар үйлчлэхдээ аав маань ийм ингэж хийж бүтээсэн юм. Засаг дарга байхдаа, тийм удирдахч байхдаа ингэж бүтээсэн юм гэж бүтэн түүхийг уншиж тэр хүмүүс энэ булшинд байгаа хүн чинь, энэ нас барсан хүн чинь ийм хүн юм байж тэгээд өгөндөг шиг бид нар Библийг бүтнээр цогцоор бүхэлд нь уншиж, бүхэлд нь судалж, бүх түүхүүдийг харж иж одоо яана гинөө. Миний амьдрал юу тохиолдоод байгааг бид нар ойлгох. Бид нар ганцхан ишлэл уншаад миний амьдралд юу тохиолдоод байгааг ойлгохгүй. Харин тэр ишлэлийн үгэнд уярж магадгүй, доглон нулимс унгааж магадгүй, тэр ишлэл таалагдж үнэн үг байна гэж бодогдож магадгүй. Гэхдээ бүхэлд нь харж иж та Давидын амьдралд ийм үе ирсэн. Хосеягийн амьдрал туулсан. Петрийн амьдрал туулсан. Петр, Паул хоёр хоёулаа эзэн Христийн хайртай дагалдагч нар атлаа зам нь нийлээгүй. Тэрсэлцэн, маргалдсан. Энэ сайн мэдээний аянд явж байхдаа Паул ч гэсэндээ мөнгөгүй болсон. Тэр майхан ойсон, тэр хичнээн мэдлэгтэй өндөр түвшинтэй улс төр ямар ч карьерд очсон, тэнцэх, ямар ч сонгуулиар гарч ирэх бүрэн боломжтой нэгэн байсан атлаа тэр Бурхны төлөө өөрийгөө золиосолсон, майхан ойсон. Прискила, Акула нартай хамтдаа амьдэрсэн, амьдрангаа тэднэрт мундаг ярьж, мундаг сүмийн пастор болж, амбиц карьераар тэднийг хүмүүжүүлээгүй, хамт майхан ойж, хамт хоол хийж идэж, хамт амьдрангаа тэднэрт Христийн сайн мэдээг тарсан. Тэр шоронд орсон, тэр хавчигдсан, тэр хүмүүс ад үзэгдсэн, түүний байгуулсан сүмийн хүмүүс түүнийг буруугаар ойлгосон, түүнийг мөнгө идэгч, дулдуудагч, сүмүүдээс мөнгө татагч, тэр мөнгөөрөө амьдралаа авч явагч, сайн мэдээний төлөө биш хувийн амьдралдаа завшигч, тэр бол муу, тэр гаж, түүнийг буудаг. Олон хил ам болсон. Энийг бид нэр Паулын хэлсэн нэг ишлэлээр ойлгох. Тийм учраас сурал Библи судлал гэдэг бол маш чухал. Бид нэр Есүс Христосийн амьдралыг бас бодож үзэх хэрэгтэй. Түүний амьдрал хүнд таалагдсан гэж. Ямар өндөр албан тушаалтай мундаг хүнд таалагдсан гэж. Түүний амьдрал ямар пастор таалагдсан гэж. Түүний амьдрал ямар Бурхны хүмүүс таалагдаж, ямар синагог түүнийг пастораар номлогч оруулсан гэж. Тэр ад үзэгдсэн, хүмүүсээр үзэн ядагдсан, шоолдорлогдсон. Яасныхаа төлөө, хайрсныхаа төлөө. Яасныхаа төлөө, эдгээснийхээ төлөө. Яасныхаа төлөө, үннийг хэлснийхээ төлөө. Есүс эзэн энэ амьдралыг тоосон. Өнөөдөр бид нар хамтдаа Луух номноос нэг хачирхалтай түүхийг хамтдаа үзэх болно. Луух номны 41-р бүлгээс би тавд уншиж өгье. Эцэг эхэн жил бүр алгаслын баяраар Иерусалим явдаг байв. Есүсийн аав ээжийг ярьж байна. Мари Йосефийг ярьж шүү тийм ээ. Түүнийг 12 настай байхад нь баярын заншил ёсоор тэд мөн тийш явцгаав. Тогтсон хоногуудын тоог гүйцээсний дараа тэд буцахад Есүс хөө Иерусалимд үлджээ. Эцэг эхэн үүнийг анзаарсангүй. Түүнийг жингийн цуваан дунд байгаа хэмээн тэд бодсоор аяныхаа нэг өдөр яваад төрөс садан танилуудынхаа дунд түүнийг хайтал ис болов. Есүсийг хаан Иерусалимд тэд буцсан ирэв. За юу болсон? Хүүхдээ бүтэн өдөр мартна гэдэг та нэг сонио асуудал байхгүй нь. Наа жижигний нэг бүтэн өдөр мартаж чадахгүй. Өө сахуу та тоолдөө аялаад энэ Есүсийн аав гэж гэсэн. Энийг ойлгоход бид нар Юудын ёс заншлыг олж байгаа хэрэгтэй. Юудэчүүд бол гэр бүлсэг ард түмэн. Бүх харилцаа нь гэр бүл дээр тогтдог. Өөрөөр хэлбэл миний хамаатан садан ураг төрөл манай тусганы хүүхдэл бол миний хүүхэд. Ойлгож байна. Тийм учраас хэний ч хүүхэд бай энэрлээ хөслөө бөөкийн хоолойд гэд тэр дунд манай жижигүүд хүрээд ирвэл ороод хамт хоол идгээд хамт хооллоод хамт тоглоод ингээд бөөндөө явж манай хүүхдийн цуглаан шиг гэсэн үг. Чиний миний гэж ялгадаггүй. Тэр дунд холилдоод явдаг ийм хамтын амьдралын ёс заншилтай учраас эдгээр яасан байна? Алгасал баяр буюу дээгүр өнгөрөх баяр. Хамгийн том баяр. Манайхаар цагаан сар, наадам гэсэн үг. Тэр хамгийн том баяраар тосгоноороо бөөнөрөө Иерусалимд очин тахил өргөдөг. Эвийн тахил өргөн, ариуслын тахил өргөн. Энэ тахилуудаа өргөд буцахтаа яасан бэ? Бөөндөө явж байсан байна. Бөөндөрөө жингийн цуваанд явж байгаа учраас хүүхэд хаана вэ хамаагүй. Яг гэвэл та нар харангаа явахад бараг тэг дундаа орсон уу?
тэр давкагч машинд хиний үгэж суудсан явсан ч гэлээ. Бүр утгаа алдчихсан ирсэн мэт дээ. Бараг хүүхэд нь цацаагийн жижигэн чинь бараг даашкаг аавыгаагаа бодох нь халахгүй болцсон. Бивийнхээ хүүхдээ хүмүүжүүлсэн. Яг тэгж явсан гэсэн үг байхгүй. Итгэлийн ах дүүнэр. Тосгоноор эзэн тахил өгдөг юм. Тийм учраас хинч миний хүүхэд хаана вэ гэж онцолж миний гэдэггүй бүх хүүхдийг өөрийн хүүхэд адил авч явбал ингэж явдаг учраас Есүсийн аав хийж яасан. Есүсийг тэр дунд л бужигнаад явж байгаа гэж бодоод бүтэн нэг өдөр аялцсан. 24 цаг үзэгдэг учраас аль гээд яасан байна? Хамаа жингийн цуваан дунд байгаа хамаатан садан танилууд төрөл садныхаа дунд хайсан байна. Гэхдээ манай нөгөө Есүс байна уу наач? Мэдхгүй үзэгцсэнгүй өчигдрөөс хойш харагдсангүйгээд энэ үед нөгөө хоёр маань юуг ойлгосон гэвэл 12 настай хүүхэд маань алга байна гэдгийг мэдсэн байна. Тийм учраас нөгөө цуваанаасаа тусдаа гараад буцаад хаашаа явсан гэнэ үү? Иерусалим руу явсан байна. Өнөө юу байсан бол цагдаад мэдэгдээд энэ тэр болоод фейсерд эрийн сурвалжилж энэ бодтой мэдээлэл өгөх шагналтай эдэргээд явж өгнө шүү дээ тийм үү? Тэр хоёр харин Иерусалим руу очсон. Тэнд үлдсэн байх юм. Иерусалим алгасал баярын үеэр бүх юудэчүүд Израильчууд цугладаг учраас бум бужигнж түмд үжигнж. Яг энэ үед тэр хоёр очтол ингэж гаараа 3 өдрийн дараа түүнийг сүмд багш нарын дунд суугаад тэднийг сонсч мөн тэднээс асууж байхад нь олж хэдэн өдөр гинүү? Бүр 72 цаг болсон. 72 цагт 12 настай хүүхэд байтугай уучлаарай. Би алга болчих юм бол бөө юм болно үстэй. Насанд хүрсэн ямка алгууд за энэ уул алтай бод айгүй бол бууны сум алдаад буудулсан байна. Үгүй бол гахаа нохонд бариулсан байна гэж санаа зовно үстэй. 72 цагийн дараа түүнийг олж аваад үрдүрэх. Түүнийг сонссон бүхэн ухаан болоод хариултыг нь гайхаж байлаа. Түүнийг хараад тэдч гайхаж ихэн түүнд хүү минь чи юунд бидэнд ингэж хандав? Харах түн эцэг бид хоёр ч санаа зовж чамайг ирж хайлаа гэхэд тэр та нар юунд намайг хайсан юм бэ? Эцгийнхээ гэрт байх ёстойг чинь ёстойг минь мэдсэнгүй гэж үгүй. Хэлсэн үгийг нь тэд ис ойлгов. Тэгээд тэд тэдний хамтаар Назарт ирж үгэнд нь дуулууртай байлаа. Энэ бүхнийг ихэн зүрхэндээ нандинг хатгалж байна. Есүс мэрэгүү ухаан бие хаоссоор байсагаад Бурхны хийгээд хүмүүсийн таалал түүнд байлаа. За, энийг бид нар ойлгохын тулд ямар үед яагаад Бурхны хүмүүс төрдөг юм бэ, сонгогддог юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Яг үүнтэй ижил нөхцөл байдал Библиэлд бас байдаг. Бид нар 1-р Самуэль ном руу орвол хуучин гэрээний 1-р Самуэль ном. 1-р Самуэль номон дээр Самуэль хэрхэн мэндэлсэн тухай өгүүлж байна. Самуэль мэдлэхэд хаанаа залбирдаг тийм үү? Сүмд хаанаа залбирж байсан уу? Сүмд хаанаа залбирж явах үед түүнийг харсан Эли согтуу эмэгтэй сүмд орж ирээд аманда бутнаад байна гэж зэмлдэг. Тэгэхэд хаанаа юу гэдэг лээ? Эзэн минь би согтуу биш. Би хүүсэр юм байна. Би өргөө учраас үнэхээр их шандан зовж байна. Хэрвээ таны тааллаар, таны эзэн Бурхны тааллаар надад хүү өгвөл тэр хүүг би эргүүлэн эзэнд үйлчлүүлэхээр өгөх болно гэсэн Ханнагийн залбирал. Ханна шин гэрээний хинтэй адилхан гэвэл яг Есүсийн Мариатай адилхан. Бурхны хүслээр Ханнагийн залбирлыг эзэн сонссон учраас Ханна жирэмсэлж гидсэндээ хүүтэй болдог. Жирэмсэлж гидсэндээ хүүтэй болсон Ханнагийн эзэнд өргөсөн Магдалины тэр залбирал Лук номны 1-р бүлэг дээр Есүс Христийг хэвлэлдээ тээсэн Есүсийн их Мариагийн тэр залбирал хоёр ямар ялгаатай байгааг та харах. Нэг ч ялгаа байхгүй. Үгний ялгаа байхч 30-100% яг ижил зүйлийг яг ижил хэмжээгээр хоёр ээж ижилхэн талархан гойж байгаа. Энэ юу вэ гэвэл их хүний залбирал ямар чухал байдгийг Бурхны чихэн ямар чухал байдгийг Бурхан ойлгож байна. Гэр бүл гэдэг эзний хувьд ямар чухал гэдгийг ойлгож байна. Та нар бид нар Марк 7-р бүлэг дээр Серафоны гаралтай грек эмэгтэйгийн тухай үзсэн тийм үү? Юугаар бид нар сайн таньдаг вэ гэвэл эзэн минь надад талхнаас өгөөч. Эзэн минь миний охинд муу сун шүглжлээ. Метрополис буюу баячуудын амьдардаг. Манайхаар бол Зайсангийн хороолол. Баячуудын амьдардаг хотоос би ирсэн юм аа. Би бол грек Серафоны гаралтай грек эмэгтэй бөгөөд метрополист амьдардаг баян чимээлэг боловсралтай дээд зиндааны сэхэт эмэгтэй байгаамаа. Харин миний охин муу сүнс шүглжлээ.
Та түүнийг эдгээгээ ч гэхэд Есүс чи бол грек эмэгтэй, харь үндэстэн. Тиймээс хүүхдийн тишрээн дээрх талхыг нохоонд хаяж өгч болохгүй гэж хэлэхэд энэ эмэгтэй тийм элит гаралтай сэхэтэн атлаа. Чи юм уу Есүс, чи юм уу мужааны нэг Йосеф гээд нэг мужааны хаа байсан Галилаас төрсөн нутагчин хүртэл нэр хүндгүү, Галилаас ариун зүйл гарна гэж үгж иш үзүүлэгч нар хүртэл тунхаглаж ирсэн. Бэтлехэм талхны гэр гэдэг жижигхэн хотод төрсөн зүгээр малын твшинд орох оронгүй нэг Лев овгийн эрэгтэй эмэгтэй хоёроос төрсөн. Нарийн яриул ээж чинь Йосефтэй суухаас өмнө жирэмсэн болцсон гэж хүмүүс ховж ярьдаг юм байлээ. Чиний амьдрал юу болоо чи намайг элит сэхэтэн гаралтай чамааг бодвол метрополист амьдардаг Серафоник грек гаралтай эмэгтэй намайг нохоотой зүүрлж гинэ гэж уурсан. Яг Давидтай л сүгдүүд эзэн. Гэхдээ таны хэлдэг үнэн. Би нохоо шүү. Гэхдээ ширээнээс унсан талхны үүрэмгийг нохоонууд түүж иддэггүй гэж юу? Тэр ямар үүрэмэг вэ гэвэл Израильчууд гараараа хоолоо иддэг тийм. Тэд нар талхаар гараа усан дугаачаад талхаар арчдаг байна. Тусдаа талхаар. Тэгээд талхаар гараа арчаад газар үүрэмгийг унгадаг. Тэрийг нохоо шуу иддэг байхгүй. Тэрийг ч хамаагүй би идэх гэж. Нэг зүйлийг таа. Есүс эзэн охин дээр чинь очиж муу сүнсийг зайлуулъя гэсэн. Тэгж гимшиж байгаа Серафоник гаралтай грек эмэгтэйг хараад итгэл чинь охины чинь хаварлаа. Амар тайван харь. Охинд чинь шүүсэн муу сүнс зайлсан гэж. Та хэрвээ тэр охин гим нүгэлтэй болоод муу сүнс шүглсэн бол асуудал охинд байсан бол яагаад Есүс охинтой уулзахгүйгээр ээжийн үгээр шууд эдгэн гэж. Яагаад ээж гимшихэд Есүстэй ч уулзаж үзээгүй хаа байсан метрополист байгаа тэр хол газар байгаа охин эдгэн гэж. Энэ юу гэвэл ээжийн асуудлаас болж охинд муу сүнс шүглсэн байсныг Есүс мэдж байна. Тийм учраас ээжийн асуудлыг шийдчих юм бол охиндох муу сүнс зайлна гэдгийг мэдсэн Есүс ээжийг нохоотой зүүрлж үзсэн. Харин ээж хангалттай шаналж, хангалттай даруусч, хангалттай гимссэн байсан учраас Есүс охиндох муу сүнс чинь зайллаа гэдгийг хэлж байна. Ханна, Мария, Серафоник гаралтай грек эмэгтэй. Энэ ээж нэрийг бид нар бодох хэрэгтэй. Библийг бүхэлд нь олж харж яаж миний амьдралд юу болоод байгааг ойлгоно гэдгийг яриад байгаа миний шалтгаан юм. Ханна эзэнд залбирахтаа ихэд олон үг бардамнаж бүү ярьдаг бай. Ихэмсэг үгс амнаас чинь бүү гардаг бай. Хамгийн мэдгч бурхан эзэн тул хамаг үлийг дэнслэгч чухамдаа тэр билээ. Дийлэгч нагсны нум сумд хугарг, дийлдэгч нэг нь харин хүчийг агсан. Энэ бол Ханнагийн залбирал. Харин бидний Лук номон дээр уншсан, саяны уншсан Есүсийн их Мариагийн залбирал яг үүнтэй ижил тойлогдогоор эзэнт хандан алдрыг хүргэж Элизабет гэгчэнд очив. Сүнс минь аврагч бурхандаа баярлалаа. Учир нь тэрийг шивгчнийхээ дарууг олж харсан билээ. Харах тун энэ цагаас хойш намайг өрөөгдөгч гэж бүх үеийнхэн тооцсон. Учир нь хүчит нэгэн миний төлөө агуу үлсийг хийсэн билээ. Түүний нэр ариу юм. Өршөөлн түүнээс эмээгчдэд үеэс үе байна. Хүчит үлсийг мутраа тэр бүтээж зүрхнийхээ бодлуудад бардамнагчдыг тэр тараасан бил. Ижил бод дарууслын тухай бардамнан сайхагчдыг бурхан үгүй хийсэн бөгөөд гимшигч, даруусагч эзнээс эмэгч эмэгтэйчүүдийг залбирлыг сонсож өрөөж өгсөнийг хэдэн мянган жилийн өмнө, хэдэн зуун жилийн өмнө байсан Ханнагийн Самуэлийн төлөө залбирсан залбирал одоо байгаа Есүсийн залбирал. Мөн Самуэль номны 2-р бүлэг дээр, 1-р бүлэг дээр ингэж хэлж байгаа. Самуэлийн өсөд торинсон нөхцөл байдлыг харуулж байгаа. Самуэлийн үе бол хуучин гэрээний үеийн хамгийн харанхуй үг. Бурхны үг иш үзүүлэлт байхгүй болсон. Эзэн Израилаас холдсон. Бурхны хүн байхгүй болсон. Бурхны өргөө сүнслэг хүчээ алдсан. Ямар үе гэж би та бүхэнд хэсэг уншиж өгье. Самуэлийг анх Ханна залбирлаар олоод сүм давчрах үед Эли хэмээх иш үзүүлэгч. Өөрөөр хэлбэл Эли хэмээх тэргүүн тахилч байсан. Сүмийн пастор байсан гэсэн. Тэргүүн тахилч. Балчир хүүгүн Самуэль гэж бод. 12 настай Есүс бас алга болчихж бод. Самуэль бас яаж юм? Гэрээсээ холдоод сүмд очиж байгааз Есүс бас сүмд очсон байсан байгааз. Харин Самуэль сүмд очсон шалтгаан юу вэ гэвэл Эли дээр ээж нь өргөж өгсөн боловч Эли гэж энэ пастор, Эли гэж энэ иш үзүүлэгч ямар хүн байсан бэ гэвэл түүний 2 хүүхдийн тухай
маш тодорхой Библиэлд өгүүлсэн байна. 2 дугаар бүлгийн 11 дээр тэгээд Элкана Рамад байдаг гэртээ хариу. Харин хөвгүүн нь тахилч Элигийн доор эзэнд үйлчлэв. За нөгөө балчир хүүхэд чинь яаж вэ? 10 эдгээр настай хүүхэд эзэнд сүмд үйлчилж байгаа. Харин тэр хүүхдийн амьдарч байгаа орчин нөхцөл нь ямар байсан бэ гэвэл Элигийн хүүгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд эзнийг мэддэггүй байв. Тэр үед хэн нэгэн хүн өргөл өргөх үе тахилчийн зарц 3 салаас сэрэ барин мах чанаж байхад хурч ирдэг нь ард түмний өмнө зуршил болсон байв. Түүгээрээ тогоо сав, хайруулын тогоо, ваар сав руу хатгаж сэрээнд жоогтон гарч ирсэн бүхнийг тахилч өөртөө авдаг байв. Тэд Шилод ирсэн бүх Израильчуудад ингэж ханддаг байлаа. Түүнээс гадна хүмүүсийг өг шатахаас өмнө тахилчийн зарч ирээд өргөл өргөж бөө хүнд тахилчнаас шарах мах өг. Тахилч чамаас чансан мах авахгүй зөвхөн түүхийг аавна гэдэг байв. Өргөл өргөж бөө хүн нь өг шатаг дараа нь сэтгэлдээ хүснээ авах тун гэж хэлбэл тахилчийн зарц үгүй чи үүнийг надад одоо өг эсдэгвээс би хүчээр аавна гэдэг байв. Ахтар ууз сүм шүү дээ, энэ чинь сүм ариун газар. Мөн Самуэль майлангийн эфод өмсөд эзний өмнө үйлчилж байсан. Харин Эли ерөн эзний гуйлтыг Эли хаанаас болоод Самуэлийг өөртөө өргөж аваад сүмд үйлчлүүлж байсан байна. Харин Элигийн хүүгүүд нь яадаг байсан бохоо дахин хэлж байгаа. Эли өндөр настай болж өөрийнх нь хүүгүүд Израильд юу үлдэж байгааг тэд бас чуулганы асрын үүдэнд үйлчилдэг эмстэй унтаж хилддэг тухай Эли сонсдог байв. Тэрээр хүүгүүддээ энэ ард олны ёрын муу хэргийг чинь сонслоо та нар ийм хэрэг юунд үлдэнэ вэ? Ингэж болохгүй хүүхдүүд минь эзний хүмүүсийн дунд яригдж буй надад сонсогдсон энэ сураг сайн юм огт биш. Хэрв хэн нэгэн хүнийхээ эсрэг үйлдвэл бурхан түүний төлөө зуучлана. Харин эзний эсрэг нүгэл үйлдвэл хэн зуучлах вэ гэж сургамжилдаг байсан. Гэхдээ шийдэгдэггүй хатуу арга хэмжээ эцэг хүний хүнд авдаггүй. Ийм учраас Эли дээр бурханы хүн ирээд чамаас хойш нэг ч үе удамаас чинь дахид тахилж төрөхгүй. Чамаар тасран үүний тэмдэг нь 2 хүүхэд чинь нэг өдөр өгөх болно. Тэрийг сонссон чи өө гашуудах бөгөөд чиний сүнслэг нүд чинь сохроод хүүхдүүдээ гүйцэд хүмүүжүүлж харж чадаагүй шиг чиний махан биеийн нүд чинь бас муудан чи хэвтэртэй өдөр хоногийг нулимстай шаналлтай өнгөрүүлэх болно. Хүүхдүүдээс хойш чи ингэж тасрах бөгөөд чиний дараагийн үе удам чинь бурхны сонгосон хүн бол Самуэль дээр ирж өмнөх талхны төлөө надад эзний сүмд үйлчлэх өчүүхэн ч гэсэн үйлчлэл өгөөч гэж царай алдаж гуйж ангирах болно гэдгийг хэлж байна. Тэгвэл Самуэлийг тав харанхуй юу гэж гэрэл болох ёстой чуулган ийм асуудалтай, гэр бүл пастор ийм асуудалтай, энэ чуулган дотор болж байгаа үйл явдлын ийм асуудалтай үед Бурхныг Самуэль сонгосон шалтгаан нь юу юм? Харанхуй үед өөрийнх нь үгийг үннээр дамжуулдаг тэр нэгнийг Бурхан хайж ирсэн бөгөөд балчил хүүгүүн Самуэль түнд харагдсан байна. Самуэль хинээс сурсан гэж Самуэль Элигээс сурах уу? Тэр хүүхдээ хүмүүжүүлж чаддгүй. Хүүхдийнхээ бузар мөг өмгөөлж яадаг. Миний хүүхдийн зөв, алалцсан шүү. Миний хүүхдийн зөв гэж байдаг чадлаараа хүүхдийнхээ муухай хүртэл даллан байж хамгаалдаг тэр увайгүй пастор тахилчийг Самуэль харж байсан. Тиймээс түүнээс юм сурсан гэж бид нар хэлж байна. Харин пастрын хүүхдүүдийг хардтал тэд нар сүм дотор завхаардаг. Сүмийг дээрэмддэг, хүмүүсийн өргөлийг хүчээр авдаг, дарамталдаг тэр дүр төрхөөс Самуэль суулсан. Самуэлийг энэ үед юу хамгаасан? Ээж Ханагийн залбирал. Ээж Ханагийн залбирал Самуэлийг энэ хүнд үед эзний гэрэл болсон шудраг үнэн үгийг Израильд түгээхийг тунхагласан. Тийм учраас балчир хүүгүүн Самуэль эзний сүмд хэлсэн. Яг Есүс эзний үе бол энэ үе. Одоо Иерусалим ийм болсон. Иерусалим 8 ачтаар дүүрсэн. Иерусалимийн бүх тахилч нар, пастор, удирдагч нар өөрсдөндөө энэ тентхийн амбиц карьер хөөж бүлэг болж хуваагдсан фарисеучуд, садукейчуд, паашчуд, тийм овгийнхан, ийм овгийнхан, тэр рабигийнхан, тэр эннийхэн гэж хуваагдсан үед Есүс эзэн сүмд яг Самуэль шиг ирж байна. Мөн 12 настай балчир Есүс сүмд үлдсэн шалтгаан. Мөн Луух номон дээр Луух энэ түүхийг бичгтээ юу бид нарыг анзаараасаа гэж хүссэн гэвэл нэг зүйлийг анзаараасаа гэж хүссэн байна.
Алгасал буюу дээгүүр өнгөрөх баярын гол дүр хий. За энэ ёслолыг хийхэд гол амьтан нь ямар амьт вэ? Нялх хураг. Нялх хурганы цус тотхон дээр байгаа бол юу уугнуудыг амьд үлдээдэг юм? Үхлийн сүнс амьд үлдээдэг. Самуэль хаанагийн ууган мөн үү? Есүс эзэн Мария Йосеф хоёрын ууган хүү мөн үү? Тэгвэл энэ алгасал баярын гол дүр нялх хураг нь үнэндээ хэн байсан юм? Есүс эзэн өөрөө байсан юм. Тэгвэл алгасал баяраар бөөнөрөө очиж дахил өргөсөн энэ хүмүүс бүр Йосеф, Мари хоёр хүртэл буцахад гол дүр Есүс байна. Алга болчихсон. Тэр хаан үлдсэн гэвэл тэр сүмдээ үлдсэн. Би маань жоохон таархан болоод тэр юм уу? Надад маш олон бодол төрж байгаа. Комсын дараа ямар нэгэн шинэ юм эхлэнэ гэдгийг би мэдсэн. Гэхдээ юуг нь мэдээгүй. Буруу зүрх түүхүүд, өөр үйл явдлууд хүртэл яригдчих. Би уржигдэрхэн ментор пагахтай энэ үед би өнөөдөр яагаад тоолго номны 34, 35 дугаар бүлгийг орохгүй Есүсийн тухай, Самуэлийн тухай орж ирэх гэвэл энэ харах үед бид нар Бурханаа орхичиж болохгүй. Тэр сүмдээ үлдсэн. Самуэль ч мөн сүмдээ үлдсэн. Хэдий харанхуй хэцүү байсан ч тэр Бурхан чинь сүмдээ байгаа. Тэгээд тэр ингэж хэлж байгаа. Та нар юунд намайг хайсан юм бэ? Би эцгийнхээ гэрт байхаас өөр хаан байгаа гэж намайг хайсан юм бэ? 3 хоног. Есүс нас бараад 3 хоногийн дараа дахин амьлаад 4 дахь өдөр мөн л эмэгтэйчүүдэд харагдав. Тэр үед Есүс та нар юунд намайг амьд нэг үхэгсдийн булшинд хайгаад байгаа юм бэ? Би байх ёстой газар л байна. Би зүрх сэтгэлд чинь байна. Би байх ёстой газар л байна. Би зүвийн талд байна. Би байх ёстой газар л байна. Би Ханна, Мариагийн залбир шиг дарууслын талд байна. Би байх ёстой газар л байна. Хэн гимээ улаан хүлээн зөвшөөрж, буруу муугаа ухамсарлан амьдралаа өөрчилж байна. Би тэнд л байна. Та нар юунд намайг хайна вэ? Юунд 3-4 хоног сүрийг бадрааж намайг хайна вэ? Би эцгийнхээ гэрт байхгүй өөр хаан байна гэж. Та сүндээ хайртай. Та энэ чуулганд хайртай. Та энэ чуулганы тэргүүн хончин болох Есүс хайртай. Тэгвэл түүнийг хаанаас хайгаад байгаа юм бэ? Тэр танд хэлж байна. Би эцгийнхээ гэрт байх ёстойг та нар мэдсэнгүй гэж үү? Би өөр хаан байна гэж. Царам удаач сул дорой мэт харагддаг ч. Миний чуулган, манай чуулган бол Есүстэй чуулган шүү. Амен. Би 100% баттай. Манай чуулган бол Есүстэй чуулган. Манай чуулган 24 жил Есүстэй байсан чуулган. Тэр хараагаас салгаад тэр асууж би хаана? Хэмээ Есүс өөрийнхөө сүмд эцгийнхээ гэрт энд байгаа юм бол та хаанаас эхлэх ёстой юм? Ажил, үйлчлэл, алсын хараа, зорилт, бусдтай ярилцах, бусдтай зөвшөлдсөх, бусдтай хамтрах бүх үйлчлэл чинь хаанаас эхлэх ёстой юм? Чуулганаас. Есүсийн удаас. Түүний өмнөөс. Тиймээс Есүс чи намайг, та нар намайг юунд өөр газар хайж байгаа юм? Самуэль ч гэсэндээ би эцгийнхээ гэрт байхаас өөр хаан байна гэж. Есүс ч гэсэндээ би эцгийнхээ гэрт байхаас өөр хаан байна гэж. Юунд тийм сүртэй 3-4 хоног намайг хайж ээж та юунд надад ингэж хандна? Би аавынхаа гэрт байх гэсэн. Хин зорж тэр намайг олно. Хин хайр тэр олно. Хин миний гэрийн хаалгыг тогшин түнд нэгт. Луух мөн энэ номыг бичихтэй хамгийн сүүлд ингэж хэлсэн үгийг тэд ис ойлгоно. Яагаад гэвэл харанхуй Иерусалим бүх зүйл өөрчлөгдсөн. Бүх хүмүүс удирдагч нар өөрөө өөрсдийн байр суурь карьераар хуваагдсан. Фарисей, Садукей, Параш, иймч татвар хураагч, тиймч Ромын иргэн, иймч Египтийн иргэн, тиймч Сирофоны гаралтай эмэгтэй хуваагдсан. Энэ үед гэрэл болохоор ирсэн Есүс хаана исэн бэ гэвэл аавынхаа гэрт байсан. Тиймээс аавынхаа гэрт ирсэн хүмүүс Есүсийг олсон юм. Тэр тэдэнд маш тодорхой байсан юм. Би эзнийхээ өргөн аавынхаа гэрт байх ёстой. Би тэнд байна. Та нар намайг эндээс хайсан бол 3-4 хоног болох албагүйсэн.
4 дахь өдрөө Есүс чуулган дотроос олдсон шиг тэр 4 дахь өдрөө дахин амьлаад дагалдагч нартай мөн дахин олдсон. Энэ Есүс тэгээд тэр тэдний хамт явсаар Назарт ирж үгэнд нь дуулууртай байлаа. Энэ бүхнийг ихэн зүрхэндээ нандинан хатгалж Есүсийн мэрэгүү ухаан бие хаа өссөөр байсаагаад Бурхан хийгээд хүмүүсийн таалал түүнд байв. Есүс хэдэн настайдаа үйлчлэлээ эхэлсэн гэж онолчид теологийн хувьд онол байдаг. 30. Тэгвэл яг дараагийн бүлэг дээр Лук номны 3 дугаар бүлэг дээр Баптист Иохан Елизабетаас хэрхэн мэндэлсэн тухай гараад Иохны өмнө 30 настай Есүс ирж баптизм хүртэж Тэнгэрээс ариун сүнс тагтаа шуумж бууж ирнэ. Тэнгэрээс Бурхан аав түүнд миний таалал оршдог гэж хэлсэн тэр өдрөөс Есүс үйлчлэлээ эхэлсэн. Харин бүр сайн судлаач теологч нар Есүсийг үйлчлэлээ 12 настайдаа эзний өргөнөөс эхэлснийг хэлдэг. Ямар үйлчлэл гэж? Ямар 12 настай Балчир Есүс одоо 3 дугаар бүлэг дээр шууд 30 нас хүрж байгаа. Дунд нь хэдэн жил үлдчихэж байна? 18 жил. 18 нас хүрсэн хүнийг бид нар юу гэж нэрлэдэг юм? Насанд хүрсэн хүн. 18 жилийг Лук ганцхан өгүүлбэр, хоёрхан өгүүлбэр ишлэлээр хэлчихсэн. 12 настай Есүс 3 дугаар бүлэгтээ шууд 30 нас хүрээд баптизм хүртээд үйлчлэлээ эхэлнэ. Гэхдээ хоёр өгүүлбэрээр энэ 18 жилийг тодорхойлохдоо тэд ойлгоогүй боловч тэгээд тэр тэдний хамт явсаар Назарт ирж үгэнд дуулууртай энэ бүхнийг ихэн зүрхэндээ нандин хадгалж байв. Есүсийн мэрэгүү ухаан бие хаа өссөөр байсаагаад Бурханы хүмүүсийн таалал, Бурхан ба хүмүүсийн таалал түүнээр байсан. Өөрөөр хэлбэл эхний 18 жилийн үйлчлэл Есүсийн үйлчлэл хаана байсан бэ? Гэр бүл дотроо. Амен. Гэр бүл дотроо. Тэр эхлээд гэр бүл дотроо ямар байсан гин? Цалдаггүй, нямка шиг, хулгайч, чавхаар энэ тентхийн айлын цонх хагалдаг, худлаа ярддаг, цалдаггүй, сахлахгүй хөлт байсан гинөө. Тэр 18 жил ээж их өгн дуулууртай дахиж ганц ч удаа гээгдээгүй, ганц ч удаа дураараа сүм рүү яваагүй. Тэр хүмүүсийн болон Бурханы тааллыг авахуц сайн хүү, сайн жаалхүү, сайн хүү гэж өссөн. Энэ бол түүний үйлчлэлийн үндэс суурь байсан юм. Энэ 18 жил хоёрхан ишлэлдээр учир битүүлэг Лук бичээд өнгөрсөн боловч энэ 18 жилд тэр ээждээ эрхэлж, аавдаа эрхэлж, аавынхаа мужааны ажил тусалж, модонд явж, мод хөрөөдөж, мод харуулдаж, гараа авч, өвдгөө шалбалж, уйлж гэртээ сайн хүү байж өсөж байсан. Есүсийн үйлчлэл хаанаас эхэлсэн? Пүг гэж 30 настай гарч ирээд пүг гэж тагтаа шувуу буугаад пүг гэж тэнгэр заагдаал агуу үлсийг хийсэн байна. Энэ учир битүүлэг 18 жил тэр хамгийн хүчрэх үйлчлэл хийсэн. Түн хүмүүсээс гадна Бурханы таалал өрсөн. Манай байранд микрийн Оросуудын амьдардаг 12-ын Б байранд, сансрын 12-ын Б байранд надад дуртай хүн ёстой уучлаар байгаагүй байна. Юу хүмүүсийн таалал. Энэ муу цэрэнгийн дэрчгэр шаардлагатай. Есүс хаанаас үйлчлэл хийсэн гэр бүл дотор. Бид нар мундаг том юм хийж болно. Мундаг бизнес, мундаг ажлын гараа юу ч хийж болно. Пасторын үзээгүй биш, бүгдийг үзээд өнгөрсөн. Ямар ч карьер, ямар ч улс төрч, сайн ерөнхийлөгч хинтээж пасторын үзээгүй биш, харьцаж үзсэн. Төсөөлж амьдралын ундраг гэж би тэр Есүс эзэн. Тэр ундраг хаана байдгийг Самуэль номон дээр, Есүс эзний өмнө дээр, Есүс эзний амьдрал дээр хэлж байгаа. Тэр ундраг энд. Царай муутай ч гэсэн ядарсан хүмүүс үдчихнэ. Таны амьдралын сайн сайхан Бурханы тааламж, таалалтай байх үгүй хаанаас эхлэх ёстой гэвэл тэр нууцлаг 18 жил буюу өргөн дотор, итгэлийн гэр бүл дотор эхлэх ёстой. Энд та хүлээн зөвшөөрөгдөж, энд та хайрлагдаж, энд та алдаж онж, энд та уйлж инээж, энд та бүх зүйлээ зориулсны дараа чуулган илгээдэг. Бурханы өргөө бол ашигладаг газар биш. Бурханы өргөө бол эзнийг ирж хайдаг хүмүүсийн оршдог, хорогддог газар. Бурханы өргөө бол эзэн хайртай хүмүүс гимээ улаан гимшиж
хайртай эзний амьдралын утга учираа олж авдаг тэр ундраг. Энэ бол бидний үзсэн, бидний мэддэг нөгөө хад. Кадеш Барнеа дахь тэр хад. Ефраим дахь тэр хад. Эндээс ус гардаг. Хүмүүс ус авах гэж нуурын очдог бол, далайг зорддог бол, гол хорих булаг шандыг зорддог бол, Бурхны нэрийн хүмүүс энд бүр хадыг зорддог. Тэнд хүний ухаанаар тайлбарлагддаг шүү. Ундраг өсдөг учраас. Тийм учраас үнэхээр Серафоны гаралтай грек эмэгтэй шиг, нохоо шиг над мэтийн хүмүүс ширээний үрдсийн долоогоод ч болтугай эзнийг ирж харахыг Бурхан энэ адуулан явууд энэ хорогдох газар зөвшөөрдөг. Энэ биднэр даруусч, энэ биднэр эрүүлжиж, энэ биднэр үгийг харуулдаг газар. Самуэлийн харанхуй үед эзэн Самуэлийг сонгосон. Иерусалим хэмээх Бурхны гайхамшигтай хотыг үзшгүй болох үед Есүс эзэнсэн. Тэр одоо 30 нас хүрээд үйлчлэлээ эхэлв. Ад үзэгдэн, гүжигдэгдэн, буруу ойлгогдно, бусдыг эдгэснийхээ төлөө буруутгагдана, бусдад өмнөний хэлснийхээ төлөө гүжилтүүлнэ. Эцэстээ тэр захлан зовлон амсан. Гэвч сүмд 3 хонсон тэр үйлчлэл шиг тэр 3 хоногийн дараа болснаас дахин адил. Тэр Есүс бол сайн ч мууч манай чуулганы тэргүүн онч. Энэ чуулганы тэргүүн онч бол хинч биш Есүс. Энэ чуулганы тэргүүн хончин бол хинч биш Есүс юм. Энэ чуулганы тэргүүн хончин бол нямкач биш, пакч биш, хинч биш Христ юм. Есүс. Энийг бид нар мэдж байгаа цагт, үүнд бид нар итгэж байгаа цагт, үүнийг бид нар зүүн хараагаа болгон эндээс амьдралаа эхлүүлэх юм бол бусдын болон Бурхны таалал таны дээр, таны амьдрал дээр орших. Амен. Хажууд байгаа хүмүүст хэлье. Есүс эзний хайртай чуулганд хамт дуудагдсанаа талархаж. Тантай хамт дуудагдсанаа баярлалаа. Бүгдээрээ хамтдаа залбирanгуйцгаая.